Чихрийн хэрэглээ илүүдэж байгааг илтгэх шинжүүд. Ихэнх хүмүүс зөвхөн чихрийн шижин өвчтөй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ их байдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Хүмүүс сахарын хит хэрэглэнээсээ болж сэтгэл санаа нь хямарч, ядаргаа болон зүрх судасны өвчин тусч бусад эрхтнүүдэд хэрхэн өвчлүүлж байгаагаа мэддэггүй. Та бүхэн дараах шинж тэмдгүүдийг анзаарч өөрийгөө хамгаалж урьдчилан сэргийлээрэй. 1-дүгээрт байнгын өлсгөлэн мэдрэмж төрөх. Цусан дахь сахарын хэмжээ ихснээр глюкозыг эсэд нэвтрэх замыг хаадаг байна. Үүнээс үүдэн хүний бие энерги авч чаддаггүй бөгөөд хоол хүнс дахин нэхэж байдаг. 2-дугаарт шалтгаангүй ядарч сулдах. Цусан дахь сахарын хэмжээ ихснээр хүний бие нь глюкозыг зохих ёсоор хадгалах шингээх чадваргүй болдог бөгөөд ингэснээр эрч хүчийг үр ашиггүй зарцуулж биеийн эсүүд шаардлагатай шимт хичээлийг хүлээн авч чаддаггүй байна. Үүнээс үүдэн ямар ч шалтгаангүй ядарч сулддаг ажээ. 3-дугаарт ойрхон бие засах. Хэрэв цусан дахь сахарын хэмжээ хит их байвал бөөрөн шингэнийг шүүх чадваргүй болдог. Тиймээс бидний бие цусан дахь глюкозын концентрацийг тэнцвэржүүлэхийг оролдож эхэлдэг. Бие махбод нь эсийн доторх шингэнээр шингэнийг уусган глюкозын концентрацийг хэвийн хэмжээнд хүргэх замаар ажилладаг. Үүний үр дүнд шээс байнга хүрдэг байна. 4-дүгээрт ам хатах, байнга цангах, ам хуурайшиж, байнга цангах нь шингэний алдагдал их байгаагийн хариу урвал юм. Цангалт үүсгдэг гипоталамус нь шингэн алдалтын төвшин үнэлж тархи руу хадгалах дохиог өгдөг. Цангах бүрийд нь ууж байгаа шингэнээ та сахаргүй байлгах хэрэгтэй. 5-дугаарт жин буурах. Ойрхон илчлэг ихтэй хоол идэж байгаач жин огцсон буурч байгаа бол үүнд хит хитэн шалтгаан бий. Ойрхон шийснээс болж шингэн алдах нь бүх бие махбодон дах шингэний төвшин бууруулж улмаар жин хасахад хүргэдэг байна. Глюкозын солилцоон дах инсулиний хэмжээ хангалтгүй байвал бие нь өөх шатаахад зориулагдсан ажиллана. Глюкозын төвшин өндөр байх тусам бие нь илүүдэл глюкозыг хаях гэж оролддог байна. 6-дугаарт халдвар төвчин тусах. Шээсний замын халдвар болон мөгөнцрийн халдвар нь эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь тохиолддог. Гэсэн хэдий ч чихрийн хит хэрэглээтэй байгаа болон чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог аж. Их хэмжээний элсэн чихэр нь мөөгөнцөр бактерийг үржүүлэх таатай орчинг бүрдүүлдэг байна. 7-дугаарт арьс хуурайших. Арьс хуурайших нь олон шалтгаантай байдаг ч үүний нэг нь цусан дахь сахарын хэмжээ ихсэх юм. Хит их шээх нь биеийг усгүйжүүлж арьсыг хуурайшуулж эхэлдэг байна. 8-дугаарт анхаарал төвлөрөлт, ой тогтоол муудах. Цусан дахь сахарын хэмжээ ихснээс болж тархины эсэд глюкоз нэвтэрч чадахгүй болдог бөгөөд ингэснээр тархи нь эрч хүч авахд бэрхшээлтэй болдог. Энэ нь сэтгэн бодох, шийдвэр гаргах хурданд цөргөөр нөлөөлдөг. 9-дүгээрт нүд бүрэлзэж хараа муудах. Хараа муудах нь цусан дахь сахарын хэмжээ ихснээс болсон шингэн алдалтын үр дүн бөгөөд нүдний эсэд бас нөлөөлдөг. Үүнээс үүдэн нүдэн зөв төвлөрөх чадвараа алддаг ажээ. 10-дугаарт шарах удаан эдгэрэх. Энэ нь чихэр хит их хэрэглэснээс болж судас гэмтэж буй дохио юм. Цусны эргэлт муудаж, ялангуяа мөчтийн эд эрхтнүүдэд тижэл хангалтгүй байгаагийн илрэл ажээ. 11-дүгээрт бэлгийн сулрал. Цусан дахь глюкозын төвшинг бууруулах нь маш хэцүү байдаг. Цусан дахь сахарын төвшин их байснаас болж бие махбодын эрүүл чирэг байх, цусны урсгал хэвийн байх, мэдрэлийн эрхтнүүд эрүүл байх, дааврын тэнцвэртэй байдал буурдаг ажээ. 12-дугаарт сэтгэл санаа хямрах. Судалгаанаас харахад сахар их хэрэглэдэг хүмүүс аливаа зүйлд их санаа зовдог, уур уцаартай, сэтгэл готролд ордог нь тогтогджээ. Тархины хэвийн үйл ажиллагаа нь глюкозын хэвийн байдлаас ихээхэн хамаардаг бөгөөд сахарын огцон өсөлт нь энэхүү байдалд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл санааны байдал тогтворгүй болж хямарч зарим үед сэтгэл готролтж ордог байна.